Арьс шир боловсруулах үйлдвэрээр гарах хаягдл усны урьдчилсан цэвэрлэгээ ба лагийн боловсруулалт. Уг вебинар цувралын агуулгыг авч үзвэл үйлдвэрийн бүлэг ба ангилал, түүний дотор арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдл усны хэмжээ ба бохирлын ачаалалд эзлэх хувь хэмжээ, арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдл усны шинж чанар, хаягдл усанд тавигдах стандарт шаардлагууд, хаягдл усны бохирлын их үүсвэр дээр нь бууруулах арга замууд, үйлдвэрийн хаягдл усны цэвэрлэгээний аргууд, анхдагч цэвэрлэгээ, түүний зорилго, хэрэглэгдэх технологийн талаар, хоёр дахь цэвэрлэгээ, үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн жишг тооцоо, хог хаягдал ба лагийн менежмент. Үйлдвэрийн хаягдл усанд тавигдах шинэ стандарт боловсруулах шаардлагатай урьдчилсан цэвэрлэгээний технологиг тодорхойлохын тулд үйлдвэрийн үйл ажиллагааны дараах бүлэг ангиллыг тогтоож өгсөн байна. Дэлгэцэн дээр харагдаж байгаагаар нийт 3 бүлэг 12 ангилалд хувааж өгсөн байна. 1-р бүлэгт 1-р ангилалд сүүсүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, 2-р ангилалд согтууруулах ундаа ба ус ундааны үйлдвэр, 3-р ангилалд махан бүтээгдэхүүний үйлдвэр, 4-р ангилалд талах, чихэр, нарийн бовны үйлдвэр, 2-р бүлэгт 5-р ангилалд арьс шир боловсруулах үйлдвэр, 6-р ангилалд ноос угаах, боловсруулах үйлдвэр, 7-р ангилалд сүлжмэл, нэхмэл эдлэлийн үйлдвэр, 3-р бүлэгт 8-р ангилалд хуванцар, нийлэг эдлэлийн үйлдвэр, 9-р ангилалд цаас, картон, цаасан автангийн үйлдвэр, 10-р ангилалд эмийн үйлдвэр, 11-р ангилалд химийн үйлдвэр, 12-р ангилалд бусад үйлдвэрүүд болон худалдаа үйлчлэгээний газрууд багтана. Хүснэгтэд арьс боловсруулах үйлдвэрийн хаягдл усны дундаж хэмжээ болон бохирдуулах бодисын агуулмж, бохирлын ачааллыг харуулж байна. Дундаж урсац гэдэг нь хоногт тухайн үйлдвэрээс ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны дундаж хэмжээг илэрхийлнэ. Химийн хүчил төрөгчийн хэрэгцээ гэдэг нь усанд агуулгадж буй органик бохирдлыг химийн аргаар эсэлдүүлэхэд шаардлагатай хүчил төрөгчийн хэмжээг хэлдэг бол биохимийн хүчил төрөгчийн хэрэгцээ гэдэг нь усанд агуулгадж буй органик бохирдлыг бичил биет ашиглах буюу биохимийн аргаар эсэлдүүлэхэд шаардлагатай хүчил төрөгчийн хэмжээг тус илэрхийлнэ. Арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдл усны онцлог шин чанаруудыг харуулж байна. Химийн хүчил төрөгчийн хэрэгцээ болон умбуур бодисын агуулмж өндөр, бохирдол нь гол төлөв давас, үс, хором, тоос шороо, фенол, цус, илүүдэл шохоо, сульфидаас бүрддэг. Урьдчилсан цэвэрлэгийн том ширхэгтэй хатуу бодисыг зайлуулах, химийн хүчил төрөгчийн хэрэгцээг бууруулахад чиглэгддэг. Арьс ширний үйлдвэрийн нийт холоридын 60% нь давсны усмалд агуулгаддаг ба дифтэлгийн хаягдл уснаас орж ирдэг. Химийн хэрэгцээт хүчил төрөгч болон биологийн хэрэгцээт хүчил төрөгчийн ачааллын 75% нь арьс шир бэлтгэх хэсгээс ирдэг бөгөөд үндсэн ачаалал нь арьсны үс салгаж хадгалах процессоос ирдэг байна. Шохоожуулах болон үс салгах процесс нь ихэнх умбуур бодис болон азотын бохирдлыг үүсгэдэг. Бохирдлыг их үүсвэр дээр нь урьдчилсан цэвэрлэгээ хийж бууруулах арга хэмжээнүүдийг танилцуулж байна. Хог хаягдлыг ялгах, ангилах, хатуу ба шингэн хог хаягдал, аюултай хог хаягдал гэж ангилагддаг. Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиглах. Арьс ширний хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Жишээ нь цүнх төрөвч, бүс гэх мэт. Усны менежментийн төлөвлөгөө, усны аудитэд үйлдвэрийн болон процессын урсгалын диаграм, усны массын балансыг боловсруулах, усыг үр ашигтай зарцуулах зорилт тавих болон усыг оновчтой ашиглах арга техникийг хэрэгжүүлэх зэрэг багтана. Бүтээгдэхүүний оновчлолын хувьд нийлмэл урьдчилсан цэвэрлэгээний процессуудыг хэрэглэх, технологи болон тоног төхөөрөмжийн хуваарлтыг оновчтой болгох шаардлагатай. Ажиллах хүчний оролцооны хувьд багийн удирдлагуудыг оновчтой арга зүйд сургах болон үйлдвэрийн бүх ажилчдыг өөрсдийн ажлын байрны онцлогтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцуулах зэрэг багтана. Арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдл усыг урьдчилсан цэвэрлэх сайн туршлагуудаас дурдвал бохирын шугамд бусад шугамаас шүүрэлт үүсгээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах цэгүүдэд хог хаягдлыг барих сараалч үйлдвэр суйрлуулах, нойтон цэвэрлэгээ хийхээс өмнө дайвар бүтээгдэхүүн, хог хаягдлыг нойтон сорох аргыг ашиглан цэвэрлэх, шалны хуурай цэвэрлэгээ хийх, цаашид шугамд өөхтөөс хоримтлагдахаас сэргийлэхийн тулд технологийн хаягдл ус цуглуулагч дээр статик өөхтөөс зайлуулагч суйрлуулах. pH, хөвөх температур, цаг хугацаа, хүрдний хурд зэргийг нарийн хянах замаар хоромын эдэлгийн процессын үр ашгийг нэмэгдүүлэх, тунцжуулах аргаар хоромыг дахин ашиглах. Онцгой тохиолдол, дахин ашиглах үйлдвэрүүд байгаа тохиолдолд. Хоромыг дахин ашиглавал өндөр чанартай арьс үйлдвэрлэх боломжгүй. Өндөр зэрэглэлийн аргыг ашиглах, боловсруулагч бодис болгон полимер нэмэх. Онцгой тохиолдол, өндөр чанартай арьс ширний үйлдвэрлэл.
Хаягдал усны цэвэрлэгээний түвшин ба ариутгах татваргад нийлүүлэх чанарын стандартад үйлдвэрийн газрууд ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны хэмжээ болон үйлдвэрийн ангиллаас хамаарч ялгаатай стандартыг дагаж мөрдөхөөр тусгаж өгсөн. Ахуйн хэрэглэнээс гарсан зөөврийн хаягдал ус хоногт 15 м3-с бага хаягдал ус гаргадаг үйлдвэрүүдийн хаягдал усанд ээлтэг түвшний цэвэрлэгээ хийж А хавсралтын А1 хүснэгтэд заасан стандартын шаардлагад нийцүүлэн ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Хэрэв үйлдвэрийн хаягдал ус нь ээлтэг цэвэрлэгээний дараа А1 хүснэгтэд заасан стандартын шаардлагыг хангаагүй бол L1 түвшний цэвэрлэгийг зайлшгүй хийхийг шаардна. Үйлдвэрээс хоногт гарах хаягдал усны хэмжээг үйлдвэрлэл явагдаж байх үед тогтооно. Зогсолт хийсэн хугацаа нь хаягдал усны эзлэгөөнийг бууруулах тул тооцоололд оруулахгүй. Хоногт 15 м3-с их хаягдал ус гардаг бол тухайн үйлдвэр L1 түвшний цэвэрлэгээ хийх шаардлагатай. Хоногт 240 м3-с их хаягдал ус гардаг бол тухайн үйлдвэр L2 түвшний цэвэрлэгээ хийх шаардлагатай. Хаягдал усны гаргалгааны шугам дээрх хаягдал усны тоолуураар бодит хэмжилт хийдэггүй тохиолдолд хаягдал усны эзлэгөөнийг хуульд заасны дагуу хангагч байгууллагатай байгуулсан гэрээ эрх бүхий байгууллагаар баталгаажсан тухайн үйлдвэрийн цэвэр усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно. Тухайн үйлдвэр нь өөрийн ангиллалд хамаарах цэвэрлэгээний байгууламжгүй бол хаягдал усыг L1 эсвэл L2 түвшний цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлэх шаардлагатай. Эрх бүхий байгууллагаас тусгаалan зааварчлаагүй бол ахуйн хаягдал ус энэ стандартын А хавсралтын А1 хүснэгтэд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх үүргээс чөлөөлөгдөнө. Тэг 8, 12 дугаар ангиллал ашиглагч нь хоногт 15 м3-с их хэмжээтэй хаягдал ус зайлуулдаг бол А хавсралтын А1 хүснэгтийн шаардлагыг хангахуйц хаягдал ус гаргах урьдчилан цэвэрлэх байгууламжийг суйрлуулна. Ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх ариутгах татваргын төвлөрсөн сүлжээний ашиглагчийн ангилал тус бүрийг хаягдал усанд дах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба физик үзүүлэлтийн дээд хязгаарыг дараах хүснэгтэд үзүүлэв. Стандартын А хавсралтын А1 хүснэгтэд тэг ангиллалын норматив утга ахуйн болон доорх үйлдвэрийн 12 ангиллалд хамаарахгүй ариутгах татваргын төвлөрсөн сүлжээний хэрэглэгч үйлдвэр үйлчилгээний байгууллагууд аж ахуй нэгжүүдэд хамаарна. Харин 12 ангиллалд багтаж буй үйлдвэрийн хувьд А1 хүснэгтийн умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч гэсэн үндсэн 3 үзүүлэлтээс босод үзүүлэлтийг норматив утгыг мөн дагаж мөрдөнө. Арьс шир боловсруулах үйлдвэр нь хоногт 240 м3-с их хаягдал ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 100 мг/л, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 200 мг/л, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 300 мг/л гэсэн стандартыг хангасан хаягдал усыг нийлүүлнэ. Харин 240 м3-с бага хаягдал ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 1300 мг/л, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1600 мг/л, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 2500 мг/л гэсэн стандартыг хангасан хаягдал усыг нийлүүлнэ. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх процесс нь дараах үндсэн 3 үе шаттай явагдана. Төвшин тэгд, механик цэвэрлэгээ буюу сараалж, шүүр, өөхтос зайлуулагч, тунгаагуур зэрэг цэвэрлэгээний аргууд багтана. Төвшин 1-д физик химийн цэвэрлэгээ буюу коагуляц, фолликуляц, фолитаз эсвэл анхдагч тунгаагуур, төвшин 2-д агаартай буюу агааргүй орчны биологийн цэвэрлэгээ, хоёрдогч тунгаагуур эсвэл флотаз зэрэг цэвэрлэгээний аргууд багтана. Нэмэлтээр хаягдал усаа дахин ашиглах шаардлагатай бол 3 дугаар түвшний цэвэрлэгээг хийж болно. Төвшин 3-д диск шүүлтүүр, картридж шүүлтүүр, идэвхжүүлсэн нүүрс, эсрэг осмос, ультра шүүлтүүр зэрэг аргуудыг ашигладаг. Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэгээний аргыг үндсэндээ 3 хувааж болно. Үүнд биохимийн арга, физикийн арга, химийн арга, эдгээр цэвэрлэгээний аргуудыг ашиглан хаягдал усанд дах гол бохирдуулах бодисыг зайлуулдаг ба бохирдуулагчдыг ерөнхийд нь органик ба органик бус, нэгдэл, эсвэл усанд уусдаг, уусдаггүй ба коллоид гэж ангилдаг. Био задралд ордог органик бохирдуулагчдыг усанд уусдаг бол биологийн цэвэрлэгээгээр, коллоид бол коагуляц, фолликуляцын аргаар, харин усанд уусдаггүй бол тунгаагуур, флотаз болон шүүлтүүрээр цэвэрлэдэг. Био задралд ордоггүй органик бохирдуулагчдыг биологийн цэвэрлэгээр зайлуулах боломжгүй ба харин химийн эсэлтүүлэх болон адсорбцийн аргаар цэвэрлэдэг. Органик бус бохирдуулагч буюу азот, фосфор, хүхрийг биологийн аргаар цэвэрлэх ба
Нитрификац, денитификац болон фосфорыг зайлуулах процессуудаас бүрддэг. Мөн адсорбц болон ион солилцооны аргуудыг органик бус бохирдлыг цэвэрлэхэд ашигладаг. Сармагжуулах, редокс, тунцжуулах, коагуляц, фолликуляц зэрэг химийн аргуудыг хаягдал усны шинж чанараас хамааран нэмэлтээр ашиглаж болно. Хаягдал усны цэвэрлэгээний төрлүүдийг зориултыг дэлгэцэнд харуулж байна. Анхдагч цэвэрлэгээ нь тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд гэмтэл учруулж болзошгүй том хэмжээний бохирдуулагчийг зайлуулах зорилттой бөгөөд гол төлөв физикийн процессууд байдаг. Мөн хаягдал усыг дараагийн шатанд цэвэрлэгээнд бэлдэж өгдөг. Хоёр дахь цэвэрлэгээ нь цэвэрлэгээний процессын үндсэн хэсэг буюу биологийн цэвэрлэгээний шат юм. Органик нэгдлүүд азот, фосфор зэрэг гол бохирдуулагчийг зайлуулах зорилттой. Гурав дахь цэвэрлэгээ нь цэвэрлэгээний эцсийн шат бөгөөд цэвэрлсэн хаягдал усаа дахин ашиглах эсвэл байгальд нийлүүлэх зорилттой физик ба химийн процесс юм. Анх дахь цэвэрлэгээний механик төхөөрөмж, шугам хоолойг бөглөрөх, гэмтгээс хамгаалах, биологийн цэвэрлэгээний үр дүнтэй үйл ажиллагааг хангах, биологийн цэвэрлэгээнд органик бохирдлын ачааллыг бууруулах, цэвэрлэх байгууламжийг хэд их ачаалттай ажиллахаас урьдчилан сэргийлэх зорилттой. Анх дахь цэвэрлэгээний шатанд дараах цэвэрлэгээний аргууд багтдаг. Үүнд сараалж шүүлтүүр, элс баригч, тунгаагуур, өөх тос баригч, саармагжуулагч, тунгаагуур, жигдрүүлэх сан. Та бүхэнд анх дахь цэвэрлэгээний тэг төвшөнд ашигладаг технологиудыг танилцуулж байна. Анх дахь цэвэрлэгээнд ашигладаг үндсэн технологи нь сараалж болон шигшүүр юм. Уг технологийн зорилго нь том ширхэгтэй хатуу хэсгүүдийг зайлуулах, тоног төхөөрөмжийг хамгаалахад оршдог. Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхэд олон төрлийн сараалж төхөөрөмжүүдийг ашигладаг. Тухайлбал хаваа самгчтай сараалжийг том хэмжээтэй хатуу хог хаягдлыг шүүж цэвэрлэхэд ашигладаг ба энэ нь гар болон автомат ажиллагаатай байж болно. Хүрдэн сараалж хатуу бодисыг салгахад нарийн тор эсвэл нүхтэй автан бүхий эргэх хүрд ашигладаг ба хаягдал ус барабан хүрдэн дундуур урсах үед хатуу бодисыг сараалжны гадаргуу дээр баригдаж дараа нь механик цэвэрлэгээний аргаар цэвэрлэнэ. Тухайн тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг дэлгэцээр харуулж байна. Элс баригч систем. Үйлдвэрийн хаягдал усны элс баригч систем нь ихэвчлэн хаягдал уснаас элс шорог салгах, зайлуулах төрөл бүрийн механизмтай байдаг. Энгийн сараалж эсвэл флотатор системийг ашигласан нь илүү дэвшилтэт систем гэх мэт хэд хэдэн төрлийн процесс байдаг. Элс баригч системийн үндсэн ажиллах зарчим нь хүндийн хүчийг салгах хүч болгон ашигладаг юм. Өөх тос баригч буюу хамагч нь хаягдал уснаас өөх тосыг салгаж ялгах зорилттой. Энэ нь бөглөрөл болон бусад асуудал үүсэж болзошгүй өөх тосыг ариутгах татваргын сүлжээнд орохоос өмнө сэргийлдэг. Өөх тос баригч хамагчийг ажиллах зарчимд ихэвчлэн дараах үйл ажиллагааг багтаадаг. Өөх тос зайлуулагч. Өдөөгдсөн агаарын фоллитац. Ихэвчлэн фоллитац суурилсан хатуу бодисыг зайлуулахад ашигладагч өдөөгдсөн агаарын фоллитацд системийг элс шорог зайлуулахад бас ашиглаж болно. Хаягдал ус руу жижиг агаарын бөмбөлгүүд оруулж хөнгөн органик хатуу бодис болон зарим нунтаг элс шороог наалдуулна. Хөвөгч хатуу бодисуудыг усны гадаргуу дээр хөвөн гарч ирэхээр хамж цуглуулах замаар цэвэрлэгээ хийгддэг. Харин одоо анх дахь цэвэрлэгээний 1-р түвшинд ашиглагддаг технологиудыг танилцуулъя. Жигдрүүлэх сан. Уг технологийн зориулт нь үйлдвэрийн хаягдал усыг хадгалах, буфер эсвэл жигдрүүлэх сангууд нь хаягдал усны урсцыг зохицуулах, хаягдал усан дах бүх уус аггүй бохирдуулагч бодисыг сайтар холих зориулттай. Эдгээр сангийн ажиллах зарчим нь хаягдал усны урсгалын хурд, найрлага, pH-ийн өөрчлөлтийг тэнцвэржүүлэх зорилготой бөгөөд мөн үйлдвэрийн хаягдал усыг дамжуулах болон дараагийн шатны тусгай байгууламжид цэвэрлэгээ хийхээс өмнө түр хадгалах зорилттой. Анх дахь тунгаагуур нь тунгаах хурд, лагийн гүн, булангарын түвшнийг хэмжих замаар тунгаах ажиллагааны үр дүнд хяналт тавьж, үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг тодорхойлж, засарч залруулах арга хэмжээ авах зорилттой цэвэрлэгээ юм. Дэлгэцэн дээр анх дахь тунгаагуурын төрлүүдийг харуулж байна. Дугуй хэлбэртэй тунгаагуур, тэгш өнцөг хэлбэртэй тунгаагуур, ламелла тунгаагуур, анх дахь тунгаагуурын үйл ажиллагааны явцад дараах асуудлууд үүсч болдог. Усны хангамж нь насосоор биш гравитацийн хүчээр урсдаг байх, лагийн зайлуулалт хангалтгүй байх, гидравлик хит ачаалал үүсэх, хэрэв лаг суух хугацаа хэд урт байвал ферментжүүлэх эсвэл денитификацийн процесс явагдах эрсдэлтэй. Фоллитац явагдсны улмаас лаг хөвөн гарч ирэх боломжтой. Хайлах суваг хаалтаар тоноглогдоогүй байх. Коагуляц, фолликуляцийн процессын үед мөн хаягдал усны булангар нь өнгийг бууруулдаг.
Коллоид болон органик бодис зэрэг жижиг хэмжээтэй уусаагүй холцын тогтворгүй байдал, бөөгнөрлөл нь хаягдл усны булангарыг арилгах өнгийг багасгахад нөлөөлж цэвэр тунгалаг өнгөтэй цэвэрлэгдсэн ус гардаг. Коагуляцийн процесст дараах процессууд багтана. Гадаргуугийн цэнэгийг эсрэг цэнэгтэй химийн бодис ашиглан саармагжуулах. Жижиг хатуу хэсгүүд холбогдох гүүр үүсгдэг ба нэмсэн химийн бодис нь төрөл бүрийн коллоидуудыг нэгэн зэрэг шингээж авдаг. Коллоидуудыг барьж тунцжуулахдаа төмрийн хлорид зэрэг коагулянт ашигладаг. Тунцжуулалтын үед коагулянт нь бусад бохирдуулагчтай хамт тунцжиж эсвэл коллоидууд флок болгон барьдаг. Коагулянтын хоёр төрөл байдаг. Органик бус коагулянт дараах химийн бодисууд багтана. Төмрийн хлорид 40%, техникийн уусмал, хөнгөн цагааны сульфат, хөнгөн цагааны хлорид, поли хөнгөн цагаан хлорид гэх уусмалуудаар хангагдсан байдаг бол органик коагулянтад дараах химийн бодисууд багтана. Азот суурьтай катионит, полиэлектролит. Тааны хүчил гэх уусмалуудаар хангагдсан байна. Саармагжуулах технологийн хувьд pH-ийг нэмэгдүүлэхийн тулд түүхий шохой, шохойн сүв, натрийн гидроксид, натрийн карбонат гэх химийн бодисуудыг хэрэглэдэг. pH-ийг бууруулахын тулд нүүрс төрөгчийн давхар эсэл, хөхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил гэх мэт химийн бодисуудыг хэрэглэдэг. Шохойгоор саармагжуулах технологийн хувьд өндөр чанартай шохойн сүв нь pH-ийг нэмэгдүүлэхэд илүү үр дүнтэй байдаг учир нь pH-ийг нэмэгдүүлэхэд бага түн шаардагдана. Хэрэгцээгүй олон бодис нэмэх шаардлагагүй. Лагийн хэмжээ буурна. MNS 6738 2018 стандартын дагуу 90-95% цэвэр шохойг хэрэглэнэ. Фоликуляцийн полимер сонгох зөвлөмжүүдээс дурдвал органик бус лагийг зайлуулахад ихэвчлэн анионы полимер шаардлагатай. Органик умбуур бодисыг зайлуулахад ихэвчлэн катионы полимер шаардлагатай. Умбуур бодисын агуулмж нэмэгдсэн үед полимерийн тунг нэмэгдүүлэх, усан дуустдаггүй жижиг хэсгүүдийн хэмжээ буурах үед полимерийн тунг нэмэгдүүлэх, хаягдал ус цэвэрлэх, полимер бэлтгэх. Лагийг боловсруулах болон фоликуляцийн процесс тохиромжтой полимер ашиглах нь маш чухал юм. Полимер уусмалыг бэлтгэхэд ашигладаг ус бас чухал байдаг. Ихэнх тохиолдолд эрдэсгүйжүүлсэн цэвэршүүлсэн ус хэрэглэдэг бол зарим тохиолдолд гүний худгийн усыг ашиглаж болдог боловч усанд тодорхой ионууд эсвэл холцууд байгаа нь бодит цэвэршүүлэх явцад полимерийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Анхдагч цэвэрлэгээний бас нэгэн ашигладаг технологи нь флотац юм. Тэгвэл уг технологийн зарчим болон хэрэглээг танилцуулъя. Лагийн бөөгнөрөл эсвэл умбуур бодис дундуур маш жижиг хэмжээний хийм бөмбөлгүүд нэвтрүүлж, нэгтрэлийг нь бууруулж, коагуляц, фоликуляцийн аргыг ашиглан цэвэрлэгээ хийдэг. Физик химийн аргаар лагийг зайлуулах, коагуляц, фоликуляц, идэвхжүүлсэн лагийг салгах, цэвэрлэгээний дараах шатуудад умбуур бодисыг зайлуулахад ашиглана. Лагийг хөвүүлэн баяжуулах процесс дэх бичил хөөс. Микро бөмбөлгүүд нь лаг хөөсний нийлбэр үүсгэн лаг хөвүүлэн баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Микро бөмбөлгүүд нь лаг хөөсний нийлбэр үүсгэн лаг хөвүүлэн баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бичил бөмбөлгүүд нь маш жижиг хэмжээтэй бөгөөд 50 микрометрээс 1 мм хэмжээтэй флокуудад наалдаж чаддаг. Эдгээр бичил бөмбөлгүүд нь хөвөнд наалдаж, материалын хувийн жинг бууруулж, усан дуустдаггүй бохирдлуудыг хөвөхөд хүргэдэг. Жижиг бөмбөлгүүд нь эдгээр нь урсах урсгалын хурдыг бууруулж, флокод илүү сайн наалдаж, процессын үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Том бөмбөлгүүд хэрэг бөмбөлгүүд нь хэд том байвал дээшээ урсах өндөр хурдыг бий болгож бужигнуулдаг. Энэ нь флотацийн наалдцыг бууруулдаг. Улмаар хөвүүлэн баяжуулах үйл явцын ерөнхий үр ашгийг бууруулдаг. Ууссан агаарын флотац. Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх ууссан агаарын флотацийн үндсэн зорилт нь хаягдал уснаас умбуур бодис, өөх тус болон бусад бохирдуулах бодисуудыг зайлуулах юм. Ууссан агаарын флотацийн даралтын дор агаарын хаягдал усанд уусаж, бичил бөмбөлөг үүсгдэг өргөн хэрэглэгддэг процесс юм. Эдгээр бичил бөмбөлгүүд нь бохирдуулагч бодисд наалдаж, тэдгээр флотацийн сангийн гадаргуу дээр хөвөн гаргаж, лагийн давхаргыг бий болгон зайлуулна. Анхан шатны цэвэрлэгээ хийсний дараа хоёр дахь цэвэрлэгээ нь биологийн процессор бичил биетүүдийг ашиглан органик бодисыг задлахад чиглэдэг. Анаэробик цэвэрлэгээ нь голчлон органик бодисыг зайлуулдаг боловч шин бохирдлыг зайлуулахад үр дүн багатай тул үйлдвэрт хатуу бодис тосыг боловсруулах урьдчилсан боловсруулалт хийхэд тохиромжтой. Гэсэн хэдий ч аэробикийн биологийн цэвэрлэгээ нь органик болон шин бохирдлыг хоёуланг нь үр дүнтэй арилгаж, энэ салбарын хаягдал усны менежментийг илүү үр дүнтэй болгодог. Органик бодисын аэробик ба агаартай задралын энергийн балансын харьцуулалтыг харуулж байна. Аэробик химийн хүчил төрөгчийн хэрэгцээний тэнцвэрт харьцангуй хэмжээний илүүд лаг үүснэ, оруулж буй хүчил төрөгчд харгалзах эрчим хүчний зарцуулалт өндөр, хүрээлэн буй орчинд хаягдах эрчим хүчний алдагдал их.
Анаэробик химийн хүчил төрөгчийн хэрэгцээ тэнцвэрт илүү лаг үүсэхгүй, хязгаарлагдмал эрчим хүчний хэрэглээ, халаалт, эрчим хүчийг нөхөн сэргээх боломжтой. Жишээ нь түлш метан болгох замаар. Аэробик биологийн цэвэрлэгээний онцлогуудад хүчил төрөгчийг шаардлагатай эрчим хүчний хэрэглээ өндөр, ачаал багатай, температурын хүрээ 10-аас 40 Цельсийн градус, шин бохирдлыг зайлуулах шаардлага үүсдэг. Аэробик биологийн цэвэрлэгээний идэвхжүүлсэн лагийн тухай ойлголт. Ууссан хүчил төрөгчийг агуулсан үед аэробикийн нөхцөл бүрэлдэнэ. Энэ үе шатанд органик бодисын биологийн эсэлтэлд явагдах бөгөөд нитрификац буюу аммоний нитрат болон хувиргана. Агааржуулах сан буюу агааржуулах бүсийг ашигладаг бөгөөд агааржуулах замаар ууссан хүчил төрөгчийг хангадаг. Нитрификацийн процессор аммониаг нитрат, дараа нь нитратыг денитрификацийн процессор азот болгон хувиргадаг. Хэрэв биомасс болон нитрат болгон хувиргахад органик бодис хангалтгүй байвал нүүрс төрөгчийг нэмж өгөх шаардлагатай. Хаягдал ус цэвэрлэх агааржуулалтын систем. Агааржуулалтын систем биологийн цэвэрлэгийг дэмжихийн тулд хүчил төрөгчийг хаягдал усанд оруулдаг. Гадаргуугийн агааржуулагч нь ус руу агаар татах замаар босоо хөдөлгөөнийг бий болгодог. Энэ нь ус ба хүчил төрөгчийн хоорондох холбоог ихсгэж, агаарт ус засаж, дунд зурган дээр харагдаж байгаа шиг усны долгиог үүсгэдэг. Тийрэлтэт аэротрууд нь агаарыг доод хэсэгт спираль хөдөлгөөнөөр шахдаг. Холих агааржуулалтын энэхүү хосол нь реактор эсвэл нуур дахь үхмэл бүсүүдээс сэргийлж, жигд боловсруулалтыг хангаж, лаг хоримтлагдахаас сэргийлдэг. Нарийн хөөстэй агааржуулалтын систем. Нарийн хөөстэй агааржуулалтын систем нь хүчил төрөгчийг зөв нэвтрүүлэхийн тулд савны ёроолд агааржуулагчийг байрлуулдаг. Зүүн талын зурган дээр харагдаж байгаа савны ёроолд байрлах агааржуулалтын диск нь нарийн бөмбөлгүүдийг ялгаруулж, усны долгион үүсгэж, бөмбөлөг болон бичил биетний хооронд холбоо тогтоож маш үр дүнтэй болгодог. Лагийг ялгах 3 төрлийн арга байдаг. Сонгодог арга, тунгаах. Лагийн чанараас хамаарсан цэвэрлэгээний үр дүн бөөгнөрсөн лагтай холбоотой асуудал үүсч болно. Альтернатив арга, флотац, ууссан агаарын флотац. Сүүлийн арга, мембран шүүлтүүр. Мембрант биореактор буюу MBR. Мембрант биореакторын тохиргоо. Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх мембран биореакторын гол зорилго нь хаягдал усыг дээд зэргийн чанартай үр ашигтай цэвэрлэхэд оршино. Мембрант биореакторын идэвхт лагийн ажиллагаа бүхий биологийн цэвэрлэгээ мембран шүүлтүүрийн технологиг хослуулдаг. Мембран биореактор нь ажиллах зарчмын хувьд идэвхт лагийн ажиллагаа биологийн цэвэрлэгийг мембран шүүлтүүрийн технологитой хослуулах явдал юм. Мембрант биореактор систем нь биореактор, мембран шүүлтүүрүүд, хатуу шингэнийг ялгах систем гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал усыг өөрчилсөн цэвэрлэх сайн туршлагуудаас танилцуулж байна. Сульфидын эсэлтэлт. Сульфид нь шохоо нэмэх болон арьс шир бэлтгэх хэсгээс голдуу үүсдэг. Тиймээс боломжтой бол тусдан цэвэрлэх шаардлагатай. Зайлуулах. Төмрийн гидроксид ба хөхөр үүсдэг. Хар лаг нь бор болж амархан тундаг. Төмрийн давсыг арьс ширний үйлдвэрийн холимог болон хаягдал усны урсгалыг цэвэрлэхэд ашигладаг. Энэ тундасжуулалт нь маш их хэмжээний лаг үүсгэдэг. Хэрэв тундас хангалтгүй байвал төмрийн давс нь хаягдал ус руу орж бор өнгөтэй болдог. Хоромыг тундасжуулах. Саралжаар шүүсний дараа тусдаа салгаж авсан хаягдал усан дээр хийвэл илүү үр дүнтэй. pH нь 8-аас их орчинд тундасчдаг. Хоромын давс нь умбур бодисын гадаргууд шингэж, тундасчлалтыг бууруулж, хаягдал усыг зайлуулахаас өмнө шүүлтүүрээр шүүх шаардлагатай болдог. Хаягдал усан дахь үлдэгдэл органик бодис, бусад комплекс бодис, өөх тос, будагч бодисын нөлөөгөөр тундасчих процесс зогсож, эсвэл удааширч болно. Хором ба сульфидыг хамттан цэвэрлэх, зардлыг бууруулна, цөөн тооны химийн бодис хэрэглэнэ. Технологи нь энгийн бөгөөд найдвартай. Холимог хаягдал усны 50% нь хором агуулсан, 50% нь сульфид агуулсан хаягдал уснаас бүрдэнэ. Улаанбаатар хотын урьдчилан цэвэрлэгийг жишг судалгаагаар харж үзэхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд танилцах үеэр ихэнх арьс ширний үйлдвэрүүд хаягдал ус зайлуулахаас өмнө ямар нэгэн төрлийн хаягдал усны шугам сорилуулсан байгаа нь ажиглагдсан. Арьс ширний үйлдвэрийн хаягдал усны шин чанар нь бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрийн технологиос хамаарна. Жилд сая 500 мянган дециметр квадрат боловсруулсан арьс шир үйлдвэрлэдэг арьс ширний үйлдвэрийн хаягдал усны найрлагыг доор харуулв. Дэлгэц дээр хаягдал усны хэмжээ болон бохирлын ачааллыг тоо мэдээлэлээр гаргаж ирсэн байна. Арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал усны хэмжээ хоногт 240 м3-ээс их байна. Иймд тухайн үйлдвэрийн хаягдал усыг биологийн аргаар цэвэрлэх L1, L1, L2 түвшний цэвэрлэгээ шаардлагатай. Хөрөнгө оруулалтын зардлын тооцоог задлж үзвэл инженерийн байгууламж шинээр суйрлуулах шаардлагатай эсгээс хамаарч хөрөнгө оруулалтын зардлыг дунджаар
2000-аас 6000 ам.доллар метр куб гэж тооцох боломжтой. Энэ төрлийн үйлдвэрийн байгууламжийн зарлалын жишээг энд үзүүлэв. Хог хаягдал лаг гэдэгт тунгаагуур, коагуляц, фолликуляц, фоллитац, биологийн лагаас үүссэн хатуу үлдэгдлийг ойлгоно. Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн үр ашигтай ажиллагааг хангахын тулд тусдаа хог боловсруулах компанитай хамтран ажиллаж хаягдлыг тогтмол зайлуулж байх шаардлагатай. Лагийг усгүйжүүлэх процесс нь хэд их хэмжээтэй лагийг тээвэрлэхээс зайлсхийх стандарт арга юм. Гэхдээ зардал ихтэй. Усгүйжүүлсэний дараа үйлдвэрийн ангиллаар тооцсон лаг үйлдвэрлэл ихэвчлэн 20% хувь ашилтай лагийг үүсгэдэг. Лагийн боловсруулалтыг лагийн хэмжээг бууруулах болон лагийг багасгах, докторжуулах гэсэн хоёр үе шатад хувааж үздэг. Сүүлийн үе шатад газар шороонд ашиглах, хөдөө аж ахуй, дэд бүтцэд шатаах, лагийг булах, дахин сэргээж ашиглах. Лагийн боловсруулалтын орчин, химийн орчин, органик бус орчин, органик орчин гэж ангилна. Лагийн боловсруулалтын гравитацийн өтгөрүүлэгч биологийн лаг нь 20-с 40 кг хуурай бодис агуулдаг бол эрдэс лаг нь 100-аас 200 кг хуурай бодисыг агуулдаг байна. Лаг боловсруулалтад механик өтгөрүүлэгчийг мөн ашиглаж болдог. Энэ процесст ус зайлуулах тавцан эсвэл зайлуулах хүрдийг ашигладаг. Ус ба лагийг үр дүнтэй ялгахын тулд полимер нэмдэг ба 5-аас 7% хувь ашилтай биомассыг үйлдвэрлэж гаргадаг нийлмэл процесс юм. Лаг боловсруулалтын усгүйжүүлэх технологи. Хамгийн түгээмэл ашигладаг 3 технологийн хувьд тууцан пресслэгч, хавтан пресслэгч, декантер центрифуг. Үлдэгдэл хуурай бодисын хэмжээ 15-аас 40% байдаг. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.